байгаа. Тэнд ямар арга хэмжээ авч байгаа талаарх мэдээллийг бид удахгүй хүргэх болно. Японд сурч ажиллаж байгаа Монгол иргэдийг эх оронд нь шуурхай эргүүлэн татах ажил үргэлжилсээр байна. За өнөө өглөөний тэг 3 цагт Япон улсыг Монголын иргэний агаарын тээврийн нэмэлт нислэг зорьсон бөгөөд цаашдаас ч энэ үйл ажиллагаа үргэлжилнэ. За хамгийн гол нь байгалийн гамшигтайгаа бүсүүд их Монгол иргэдэд төвлөрүүлэх асуудал чухал байгаа гэдгийг гадаад харилцааны яамны зүгээс хэлж байна. Тэгээ одоогоор Монгол иргэд бэрдэж гэмтсэн тухай мэдээлэл бол алга байна. Гэхдээ 4 иргэн одоогоор сургаггүй байна. Бид гадаад харилцааны яам дээр өчигдөр өнөөдөр 3 хоног 24 цагаар гарсан жижигурын бүртгэлийн үйл ажиллагаа явуулж өчигдөр оройн байдлаар 1332 байршил утсыг тодорхойлсон. За энэ тодорхойлснуудын үр дүнд бол холбогдож ярьж байна. За Японд бол нийтдээ Японы 126 аймагт 2047 хорогдох байр гаргасан байна. За тэнд 3777,576 хүн байгаа гэсэн мэдээллийг аваад байна. Өмнөхөд доогоор. За энэ дотор хамгийн гол хэсэгт буюу Синдай мужид 90 монгол хүн хорогдох байранд байна. За сүмд христийн сүмд 60 христийн сүм оюутны хотгонд ингээд 60-30 хавагдаад байж байна. За энд байгаа иргэдтэй би бас утсаар холбогдож ярьлаа. За тэдний нэрийн өмнөөс бас худлаа мэдээлэл интернетэд тавих, худлаа мэдээлэл хэрэгсэл өгөх энэ төр асуудлууд гарч байгааг хараач гэж бас мэдэнд хэллээ. За энэ мужид ажиллаж байгаа гамшигтай тэмцэх аврах албаныхантай холбогдлоо. Манай альч сайд яамныхан. За энэ аврах ажиллагаа бол хүмүүнлэгийн үлс бүх хүнд их шамрагдах ёстой. 35 улс тус хөлтэй тавьж байгаа. Энэ аврах ажиллагаанд оролцъё гэж. Тийм учраас эхний ээлжинд бид одоогоор хүүхэд өгшөд хүнд нөхцөлд байгаа амь насанд нь аюул учирсан иргэдийг эхний ээлжинд амарч байна. Тэгээ хүндээсээ хөнгөн рүү гэсэн дараалал аврах үйл ажиллагаа явуулж байна. Нөхцөл байдлыг зөв ойлгоорой. Одоогоор машинд тэр тусгайлан гаргаж зөвхөн Монгол иргэдийг амрах болцоо хомс юм а гэж мэдээлэл өгсөн байна. За энэ чиглэлээр бид бас Японы гадаад харилцааны яамд асуудал олбисоор тавьж Ямагатад онгоц болох боломжийг судалж байна. Ер нь энэ ташрамт хэлэхэд бол Японы гадаад харилцааны яамнаас ч гэсэн нэг хэлж байгаа зүйл бол одоогийн байдлаар аль ч улс нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явуулаагүй байна. Аль ч улс иргэдийн энэ байдлаар татж байгаа асуудал гаргаагүй байна. Иргэдийг бас өмж сандрах юм нөхцөл байдалд бол бас хор өвчтэй гэдгийг бас мэдээлж байгаа. За ер нь гамшигын бүсэд байгаа монголчуудаа айлуулах аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, эх орондоо эргүүлэн татах талаар гадаад харилцааны яам шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаагийн зэрэгцээ мөн Солонгосын талтай харилцан тохиролцсны дагуу Монгол ирэх тийцтэй иргэдийг Солонгос улсад 30 хүртэлх хоногийн хугацаанд тус улсад визгүй байх, мөн Солонгосын авиакомпанийн нислэгээр үйлчлүүлэх боломжийг нээж өгöd байна. Гамшигт нэрвэгцэн Японы ард түмэнд туслах хөдөлгөөн өрнүүлэх барилгыг Монгол улсын ерөнхийлөгч гаргасны дагуу орон даяар ханд тусламжийн аян өрнөж эхэллээ. Энэ аянд төрийн албан хаагчид, төрийн бас байгууллагууд, шашин хийд, урлаг соёлынхон тэр бүхэл сургуулийн хүүхдүүд ч нэгдээд байна. Байгалийн гамшигт нэрвэгцэн Японы ард түмэнд туслах сайхан сэтгэл үндэсний хөдөлгөөн байгуулагдсан бол мөн үндэсний томоохон компаниудыг игнэндээ нэгтгсэн Монгол 999 нэгдэл эхний ханд тусламжаа өнөөдөр онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгсөн юм а. Мөн өнөөдөр хэдийгээр амралтын өдөр байсан ч Монголын улаан загалмайн нийгэмлэг сайхан сэтгэлээр Японы ард түмэнд туслах аяныг нийслэлийн хүн ам ихтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрч зохион байгууллаа. Хамгийн гол нь одоо мөнгөн тусламжийг бол бас болж үтэх хэмжээгээр цуглуулад энд одоо Монголын улаан загалмайн гишүүд дэмжигчид сайн дурынхан манай өсвөрийн улаан загалмайчид залуучуудын улаан загалмайн гишүүд дэмжигчид энд бол маш идэвхтэй оролцоо илэрхийлээд энэ янз бүрийн одоо өнцөг улам бороос уцастаж байна. Тэгээ энэний дагуу энэ ажлыг зохион байгуулж байна. Япончууд бол бас Монгол улсад 90 оноос үржүүлсэн туслах тусламжийн талаас идэв дангаараа үзүүлсэн улс тэгэхээр зовх цагт нөхрийн чанар танигдна гэж аль талдаа бас туслын төлөв үзүүлэх ёстой. Монгол улсын засгийн газраас өчигдрийн ээлж тус суралдаанаар сая долларын бүсгүүлсэмж
Японы талд үзүүлэхээр болсон. Одоо бол ганцхан бүсд байгаа нутаг нэгтнүүдэд гаргаж авах ажлыг зохион байгуулж байна. Өчигдрөөс хойш одоо 2 тонгоос наашаа нисэж байгаа баг. За монголчуудын сэтгэлийн хандив тусламж инхүү эхнээсээ цуглаж байна. Харин эдгээр хандив тусламжийг байгууллагаар тусдаа дансны цуглуулах биш, нэгдсэн цөөн дансаар дамжуулан нэгтгэвэл илүү шуурхай мөн тэр хэрээр тусламж шаардлагатай байгаа Японы ард түмэнд хүрэх боломжтой юм а. Японы ард түмэнд туслах хөдөлгөөн өрнүүлж байгалийн гамшиг тохиолдсон тэр цаг мөчөөс эхлэн үргэлж хамттай байсан Монголын ард түмэнд Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны зүгээс талархлаа илэрхийллээ. Конничива. За Монголын ард түмнээс Японы ард түмэнд зориулсан эдийн засгийн болон сэтгэл санааны хандив тусламж ирж байгаад би талархалж байна. За энэ бол эртнээс найрамдлын харилцаатай хоёр орны ард түмний халуун сэтгэл юм. За Монголын ард түмэнд Япон улсын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж байна. За үнэхээр Монгол хүн бүрийн сэтгэлийн өчөөгөн ч гэсэн хандив Японы ард түмэнд энэ хүнд цаг үеийг даван туулахад багтахгүй. За одоогоор Монголын иргэдээс ирнэ газар хөдлөлт цунамид өртөж ямар нэг байдлаар бэртэж гэмтсэн гэдгийг юм амнасаа алдсан тухай мэдээлэл бол ирээгүй гэж бол засгийн газрын төлөөлөл мэдэгдэж байгаа. За цаашдаа иргэдэд нүүлгэн шилжүүлэх ажилд бол ямар нэг бэрхшээл байхгүй хэвээ явагдах боломжтой гэдгийг ч Монгол улсын иргэний сайд тайлбарлаж байгаамаа. За ингээд 7 хоног хөтөлбөр үргэлжилж байна. За ер нь Японд болсон одоо энэ байгалийн гамшигтай холбогдуулан үүссэн эрсдлийг одоо ямар байдлаар давах уу, хэдийн хэмжээний хохирол учирч хохирлыг барагдуулах боломж байна уу? За эрсдлээс хамгаалах одоо тогтвортой механизм яаж үйлчлэх үү гэдэг тухай асуудал нэлээд анхаарал татаж байгаа. За ер нь Япон улс бол зөвхөн одоо Азийн эдийн засагт төдийгүй дэлхийн эдийн засагт бол нэлээд нөлөө бүхий томоохон байр суурийг эзэлдэг ийм эдийн засгийн хөгжлөөрөө бол тэргүүлэх орнуудын нэг гэж үздэг. За тиймээс эдийн засагт одоо тодорхой хэмжээний сөрөг нөлөөллийг бол үзүүлэх нь бол тодорхой байгаа. За гэхдээ одоогоор хохирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй байгаа учраас одоо цаашдаа ямар арга замаар ямар бодлогын зохицуултууд хийгдэх үү гэдг нь бол одоо тодорхой болоогүй байна. За ер нь зарим талдаа бол бас зах зээлд өөрчлөлтүүд гарч байгаа ийм хандлага бол бас ажиглагдж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байгаа. За ингээ энэ талаар редактор Төвшин Жаргалын тайлбарыг үзэгч та бүхэнд үргэлжлүүлж байна. Студид Төвшин Жаргал ажиллаж байна. Тэгэхээр Японы 100 хойд можууд өртсөн газар хөдлөлтийн учраас эдийн засгийн хохирлын хэмжээг хүргэхийн тулд зарим нэг баримт мэдээллийг эхлээд хүн зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр Японы цаг үеийн удирдах албанаас өнгөрсөн баасан гарагт тусан газар хөдлөлтийн хүч өмнө нь мэдээлж байснаас их буюу за 9 магнитудын хүчтэй байсныг за байгаа бүх баримт мэдээлэлдээ тулгуурлан шинжилэн мэдээлсэн байгаа. За нэг жилд 8 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 1-2 удаа болдог гэсэн цаг үеийн болон геологи, сейсмологийн байгууллагын судалгаа байдаг. За мөн 7-оос 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 10 болдог гэсэн мэдээлэл байдаг. За зөвхөн энэ статистик мэдээлэл ямар их хүчтэй газар хөдлөлт босныг өөрөө илэрхийлж байгаа хэрэг юм. За одоогоор өөрийн алтан гэрлийн хэлснээр гамшигын учруулсан эдийн засгийн хохирлын хэмжээ 50 тэрбум биш. За 100 тэрбумыг ч давна гэсэн зарим мэргэжилтнүүд урдсан тэм зөвлөлтүүдийг хийж байна. За мэдээж одоо гамшигын учруулсан эдийн засгийн хохирлын хэмжээг бүрэн тооцоолох арга одоогоор байхгүй байна. За одоо Японы засгийн газрын хувьд нэг ч гэсэн хүний амийг аварч за ирж хайж аврах за адмын цахилгаан станцуудад нүүрлээд байгаа тэр аюулыг зайлуулах за мөн эсэмэнд гарсан хүмүүст ундны ус хоол хүнс гэдэг нэн тэргүүнд шаардлагатайгаа тусламжуудыг үзүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Тиймээс нэгдсэн дүнг одоо шууд хилчих боломж угаасаа байхгүй байгаамаа. За харин зарим шинжээч мэргэжилтнүүдийн хувьд байгалийн гамшиг хамарсан бүс нутаг за тентхийн хүн ам үйлдвэр аж ахуйн газрууд гэдэг одоо нийт үндсэн мэдээллүүдэд нь үндэслэн зарим нэг тоог хэлж байгаа. За ихэнх нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1.9% тэнцэх хэмжээний хохирол учирсан байхаа гэж таамаглаж байна. За мөн өмнө нь тус улсад болж исэн хүчтэй газар хөдлөлтүүдийн дараа учирсан хохиролтой харьцуулан за урьдчилан тооцоолохыг хичээж байна. За тухайлбал сүүлийн 100 гаруй жилийн хамгийн хүчтэй тооцогдож байгаа 1923 за 1995 оны газар хөдлөлтийн дараа ямар хэмжээний гарц хохирол амсч байсныг сануулж байгаа.
За 1923 онд гэхэд одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 52.8% буюу за 3.8 тэрбум долларын за 95 оных за 2.3% тэнцэх хэмжээний буюу 123 тэрбум долларын хохирол амсж байсныг энэ үеэр сануулж байна. За харин гамшигт одоо ямар нэгэн байдлаар өрцөн хүний тоо гарахдаа хідэн хүн амтай мууж хотууд за ямар хэмжээнд гамшигт өртөөд байгаагаар нь бас тооцсон гаргаж за 50 орчим сая хүн ямар нэг байдлаар хохирол амсахаар байна гэж мэдээлж байгаа. За одоогоор Японы эрх баригчдын зүгээс тодруулбал сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Юки Дана гамшигт усын эдийн засагт мэдээж ноцтой хохирол учруулна гэдгийг одоо хүлээн зөвшөөрч мэдэгдээд байгаамаа. За Японы сүүлийн 140 жилийн хамгийн хүчтэй байгалийн гамшиг олон улсын эдийн засагт одоо ямар нөлөө үзүүлэх бол гэдэг дээр мэдээж хямралын дараагаар дөнгөж сэргэж байгаа дэлхийн эдийн засагт таагүй нөлөө үзүүлнэ гэдэгтээ одоо шинжээчид мэрэгчлэнүүд санал нэгдэж байна. За одоогоор амралтын өдрүүд одоо таарч байгаа учраас яг сүүлийн байдлаар олон улсын биржүүдэд энэ гамшиг хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлж бас чадахгүй байна. За гэхдээ газар хөдлөлт дөнгөж босны дараагаар за өөрөөр хэлбэл өнгөрсөн баасан гарагт биржүүдийн арилжаа зогсохоос өмнөх байдлаас ажихад Америк, Европ, Орос гээд ихэнх биржүүд дээр гол индексүүд унаж эхэлсэн байгаа. За мөн юуны түрүүнд давхарлан даатгалын томоохон компаниудын хувьцаа шууд унахад нөлөөлсөн. За зарим одоо сая сүүлийн авсан мэдээлэлээр ихэд даатгалын томоохон компаниуд нийтдээ 30-аас 40 тэрбум орчим долларын алдагдал амснаа гэсэн мэдээллүүдийг өгж байна. За Япон бол өөрөө бас дэлхийд нефтийн томоохон экспортлогч бас хэрэглэгч орн. За тэр утгаараа түүхийн эдийн бирж дээр нефтийн үн ханшид бас нөлөөлнө гэж үзэх талтай байгаа. За баасан гарагтал гэхэд түүхийн эдийн биржүүд дээр нефтийн ханш унсан мэдээлэл ирж байсныг бид бас та бүхэндээ хүргэж байсан. За гамшиг мэдээж Японы эдийн засагт хүн дээр тусах нь их ойлгомжтой. За угаасаа эдийн засаг нь одоо гамшигын өмнө тийм ч таатай нөхцөл байдалд биш байсан. За төсвийн алдагдлын төдийгөө за гадаад өрн их байсан. За ийм нөхцөлд гамшигын үр дагаврыг арилгахад ихээхэн хөрөнгө мөнгө шаардагдаж бас гаднаас одоо зээл тусламж авахаас өөр аргагүй тул эдийн засагт нь сөргөөр нөлөөлнө гэдэгтээ зах зээлийн мэрэгжилтнүүдийнхөө санал нэгдэж байгаа. За гамшигаас өмнө төсвийнх нь алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь одоо 10 орчим хувьтай тэнцчихэд байсан. За мөн эх онд гадаад өрн бараг 13 триллион долларт хүрэх тухай яригдж байсан болохоор ийм таамаглуудыг бол дэвшүүлж байгаамаа. За ингээд бодохоор гамшигын дараа эдийн засгийн энэ 7 асуудал ноцтойгоор хүндрэхээр байгаа юм. За ер нь урьдчилсан одоо дүр зургийг нэг иймэрхүү таагүй байдалтай гаргаж байгааг за шинжээчид олон улсын иргэншилтүүдээр дамжуулан бас хүргэж байгааг нэгтгэн би хүрхийг хичээлээ. Гэхдээ тодорхой мэдээллүүд за зах зээлийн хариу үйлдэл маргаашнаас илүү тодорхой болох бах. За бид тэр үед нь бас шуурхай мэдээллийг та бүхэнд хүргэж авах болно. За сая нэвтрүүлэг явж байгаа хооронд зарим нэг шинэ мэдээллүүдийг авсан. Тэгэхээр юу гэхээр Япон улс Оросын аврагчдын багийг одоо хүлээн авахд бэлэн гэдгээ илэрхийлсний дагуу Оросын одоо 50 мэрэгчлэлтэн бүхий онц үеийн амны 50 одоо мэрэгчлэлтэн бүхий баг Японыг зорьсон гэсэн мэдээлэл ирж байна. За ер нь бол Орос улбаны улс бүх талаар одоо тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна шүү. Ялангуяа одоо Японы хүсэлтээр цахилгаан эрчим хүчний тийм асуудал хомсдол үүсч байгаа энэ нөхцөлд одоо шингэрүүлсэн хий бас нүүрсийг одоо нэмж нийлүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байгаа. За мөн 200 гаруй одоо аврагчдын баг бүхий бага одоо бэлтгэгдсэн байгаа гэсэн мэдээллүүдийг ирж байсан. За ер нь түрүү манай улсын хувьд иргэдээ ганцхан одоо манай улсын хувьд иргэдээ нүүлгэн шилжүүлэх татга авах одоо тийм ажиллагаа зохион байгуулж байгаа гэсэн гадаад хэргийн сайдын хийсэн мэдээлэл дээр бас нэмж хэлэхэд үнэхээр одоо улс орнуудын хувьд шууд одоо тусгай нислэгийн онгоц гаргаад иргэдээ нүүлгэн шилжүүлж аваад байгаа тийм тохиолдол одоогоор одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бид л хүлээж аваагүй байна. За ер нь бол иргэд бол нутаг буцах нь буцаж байгаа. Гэхдээ байнгын одоо нислэгээр нутаг буцах тийм тохиолдол гарч байгаа. За олон улсын хувьд байгалийн гамшигын одоо бүс нутагт амьдарч байсан, сурж байсан. За иргэдээ дийнхэн талаарх мэдээллийг цуглуулах, тэдэнтэй холбоо барих, за тэдний талаарх мэдээллийг авахын тулд нэлээд одоо шуурхай арга хэмжээнүүдийг авж байна. За хятад улсын хувьд гэхэд Японд 700 гаруй мянган хүн ажиллаж амьдарч исэн гэсэн мэдээлэлсэн. За гамшигын бүсэд одоо яг амьдарч исэн иргэдийн тоо гэхэд 300 мянга байгаа. Тийм учраас Японы хятадын элчин сайдын яамныхан одоо бүр яаралтай шуурхай арга хэмжээнүүдийг авч гамшигын бүс рүү бас зарим төлөөлөгчтэй илгээж байгаа гэсэн мэдээллүүдийг өгч байгаа. За мөн
Орос улбаны улсын элчин сайдын яамныхан бас нэлээд шуурхай ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгж байна. Одоо Москва болон Токио хотуудад шууд одоо утасны шугамуудыг нээж мэдээллүүдийг авч байгаа гэсэн мэдээлэл ирж байгаамаа. Британий элчин сайдын яамныхантай холбоо элчин сайдын яамныхан бас хүмүүстэйгээ холбоо тогтоохыг хичээж байна. Гэхдээ бас үнэхээр одоо нөхцөл байдал